Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны хайлаастын өндөрлөг хэсэгт ирээд байна. Тэгэхээр одоо та бүхний харж байгаа энэ хэсэгт бол одоо Чингэлтэй, Бэлэг, 7 буудал, 6 буудал, хайлаас зэрэг бол одоо хэсгүүд байрладаг хотын төвөөсөө 4 км-ийн зайтай хэсэгт бол бид нар ирээд байна. Тэгэхээр яг одоо та бүхний харж байгаагаар хотын утаа бол маш өндөр хэмжээнд үзэгдэх орчин хязгаарлагдмал ийм нөхцөл байдалтай байгаа юм а. Агаарын бохирдол бууруулна гэж маш олон жилийн хугацаанд олон одоо төсөв мөнгөийг зарцуулсан хэрнээ одоо хүртэл үр дүн байхгүй. За 200 м-ийн цаадах хүртэл тодорхой харагдахгүй ийм хэмжээтэй байгаа юм а. Сүүлийн үед залуусын дунд таталт өгөх, суугаад босоход нүд харанхуйлах, халуун усанд ороод ухаан алдах, за толгой дүнгэх тийм ээ. За мөн дээрээс дотор муухай шинжлэдэг их илрэх болсон нь бол даралцтай холбоотой биш, агаарын бохирдолтой холбоотой гэдгийг хэлж байгаа юм а. Тэгэхээр бага насны хүүхдтэй болон за томчуудын хувьд ч гэсэн энэ бол аюултай эрсдэлтэй байгаа юм а. Том элементүүд болохоор жишээ нь тоос шороо ч юм уу тийм. Тэр чинь уушгаар ороод тэр нөгөө цусны хоригоор цаашаа нэвтэж цус руу орж чаддгүй байхгүй. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн тоос агаарын бохирдол одоо энэ нөгөө яндангийн утаа тэр чинь нэг жижигхэн хэмжээтэй тооснууд гаргадаг. PM 2.5 гэж яриад байдаг тийм ээ. Тэр чинь 2.5 микрометрээс жижигхэн хэмжээтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хэмжээтэй юмнууд нь судас руу уушгаараа дамжиж орчдөг. Тэгээд цусан дотор нь эргэлдээд байгаа юм л да. Тэгээ эргэлдэж байгаа нөгөө нарийнхан судаснууд ирчих бүглэрдэг, бөөгнөрдөг. Тэгээд ирэхлээр тархич нь нөгөө тижэл авч чадахгүй үйл ажиллагаагаа алдчихдаг. Тэгээ хамгийн их одоо үүсдэг юмнууд нь болохоор тархины цус харвалт, одоо шигдээс, тархины шигдээс, зүрхний шигдээс гэдэг тийм ээ. Тэгээд дээрэс нь үйл ажиллагааны алдагдал буюу одоо нэг зөнлөлт, зөнөрөл, тийм ээ, деменц. Одоо нөгөө зарим хүмүүс Альцгеймертэй хүмүүсийн тань мэдхүү үйл ажиллагаач уламд ортдог гэсэн судалгаанууд байна. 14 оноос хойш энд амьдарч байгаа. Тооны төвшин бол тэр үед гайгүй саад. Энэ жил бүр илүү байна. 3 харагсан. Би 17 оны 12 сард, 4 сард, 5 сард, 10 сарын 3 удаа харавчихсан. Нэг жилд 2 харавчихсан, 3 харавчихсан. Энэ жилээс миний тарих толгой ингээ дүүрээд нүүд манналзаад ингээд явж чадахгүй. Энэ утаа чинь тэгээд сони. Нөө арганы утаа шиг биш. Сааралдаад, хоолоо аргаад гашуургээд идэг. Баялаар зүрх тарих хоёр чинь хязгаарч буцаж сэрэгдэггүй. Нэг гимтсэн бол тэгээд тэр чигээр явчихдаг. Гэр оролт байгаа хүүхдүүд болохоор гадаач өртөөд гэртээ ч өртөд байгаа. Тэгэхээр өртөлт нь хамаагүй их. Тэгээд тань мэдхүү үйл ажиллагаанд нь хамаагүй муу. Тэгэхээр гэр оролт байгаа хүүхдүүдийнх яг хотын төв рүү ч юм уу хөдөө орон нутаг арай аслагдсан бохирдол арай багтаа газруудын хүүхдүүдэд харьцуулахад хамаагүй доогуур байна. Урчин сэргийлэх бол арга хэмжээ бол ерөөсөө л гэрийнхэн зуухыг тийм ээ тэр ил гал байхгүй хоол хийдэг нөхцөлийг халаадаг нөхцөлийг галаар биш өөр юмар шийдвэрлэх. Нэг тэр чин дотоод орчныг тийм ээ. Хоёрт гадаа гарахтаа байнга маск зүү.